Сайн мэцхан уу манайхаа бүгдэнд нь гайхалтай энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө дугаараар бүгдээрээ хамтдаа Йошуа болон Калибийн дүрээр ярилцах болно. Эзэн Мосетэй ярин айлдахдаа Израилийн хүүгүүдэд миний өгөх гэж буй Канаан нутгийг тандуулахаар өөрийнхөө төлөө хүмүүсийг илгээе. Тэдний эцгүүдийн овог бүрээс тэдний дунд удирдахч болох хүн бүрийг чи илгээх тун гэв. Тиймээс Мосе Израилийн хүүгүүдийн тэргүүлэгчид болох тэдгээр бүх хүнийг эзний тушаалаар фараоны цөлөөс илгээлээ. Тэдгээрийн нэрс нь энэ байв. Рубен овгоос Закурийн хүү Шамуа, Симеон овгоос Хорийн хүү Шафат, Юда овгоос Ифунегийн хүү Калиб, Исахар овгоос Йосепийн хүү Игал, Ифраим овгоос Нуны хүү Хошея, Бинямин овгоос Рабугийн хүү Фалти, Зибулун овгоос Содийн хүү Гадиэл, Йосепийн овгоос Манассе овгоос Сусигийн хүү Гади, Дан овгоос Гималегийн хүү Амиэл, Ашер овгоос Михаилийн хүү Сетур, Навтал овгоос Вовсын хүү Нахби, Гад овгоос Маахын хүү Гуэлнэр байлаа. Эдгээр нь уг нутгийг тандуулгаар Мосегийн илгээсэн хүмүүсийн нэрс аж ахуй. Харин Нуны хүү Хошеяг Йошуа хэмээн Мосе нэрлэв. Мосе тэднийг Канаан нутгийг тандуулгаар илгээхдээ тэдэнд тийшээ Негев рүү өгсөн юм. Дараа нь уулархаг нутаг руу өксөж оч. Тэр нутаг ямар хуу болохыг, тэнд амьдарч буй ард олон нь хүчтэй юу, дорой юу, тэд цөөн үү, эсвэл олон уу гэдгийг мэд. Тэдний амьдарч буй нутаг нь ямар болох? Энэ нь сайн уу, эсвэл муу юу? Тэдний амьдардаг хотууд нь ямар болох? Тэдгээр нь задгай хуарангууд шиг үү? Эсвэл бэхлэлттэй юу? Газар нь ямар болох? Үржил шимтэй юу, эсвэл тарчиг үү? Тэнд модтой юу, эсвэл үгүй юу? Дараа нь уг нутгийн үр жимснээс авчрахыг хичээхтүн гэлээ. Энэ үе нь усан үзмийн эхний боловсрох цаг байлаа. Тинхүү тэд өгсөн явж Зээний цөлөөс Лебо Хамаат дахь Рехобыг хүртэлх нутгийг тандав. Тэд Негев рүү өгсөн явахдаа Анакийн өрөөдөн болох Ахима, Шишаи, Талмай нарын байсан Хебронд хүрч ирэв. Хеброн нь Египт дэх зооноос 7 жилийн өмнө баригдсан байв. Дараа нь тэд Эшколийн хөндөд ирж тэндээс усан үзмийн ганц хонгорцог бүхий мөчрийг огтлон авчээ. Тэд түүнийг хоёр хүний хооронд дамжлах дамнуурган дээр хэсэг анар болон инжирийн хамт тавин авч яв. Израилийн хүүгүүдийн тэндээс огтолж авсан хонгорцгийн улмаас тэр газар Эшколийн хөндий хэмээн нэрлэгдсэн байлаа. Тэд уг нутгийг тандаад 40 хоногийн эцэст буцахдаа Кадеш дахь фараоны зүлд Мосе Ааронор болон Израилийн хүүгүүдийн бүх чуулган дээр иржээ. Тэд тэдэнд болон бүх чуулганд үгийг хүргэн уг нутгийн үр жимсийг тэдэнд үзүүллээ. Тэд түнд ийхүү хэлв. Таны бидний илгээсэн нутагт бид очлоо. Тэр бол үнэхээр сүү зүгийн балаар бэлгсэн нутаг мөн бөгөөд түүний үр жимс нь энэ байна. Гэхдээ тэр нутагт амьдарч буй ард түмэн нь хүчрэхэг агаад хотууд нь бэхлэгдсэн маш том юм. Түүнээс гадна бид тэнд Анакийн үр удмыг үзв. Амелекийн Негевийн нутагт амьдарч байна. Хидчүүд, Юбусчүүд, Аморчууд уулархаг нутагт амьдарч байна. Канаанчууд далайн эргээр Йордны эрэг хаваар амьдарч байна гэлээ. Дараа нь Калиб Мосегийн өмнө ард олныг намжаагаад бид түүнийг гарцаагүй дийлэх учраа заавал явж түүнийг эзэлж авах ёстой гэв. Харин түүнтэй хамт явж байсан хүмүүс бидний хувьд тэд хэтэрхийг хүчрэхэх тул бид тэр ард түмний эсрэг явж чадахгүй хэмээн өгүүлв. Тиймээс өөрсдийн тагнасан нутгийн талаар тэд Израилийн хүүгүүдэд муу мэдээг дэлгэрүүлж бидний тагнан туулсан тэр нутаг нь оршин суугчдаа цөлмөн иддэг нутаг бөгөөд тэнд бидний харсан бүх ард түмэн нь авраг биетэй хүмүүс байв. Тэнд бас бид Нефилимийг харсан. Анакийн хүүгүүд нь Нефилимийн нэг хэсэг нь байлаа. Бид өөрсдийнхөө нүдэнд зарцаа мэт болсон бөгөөд тэдний нүдэнд ч тийхүү байлаа гэв. Дараа нь бүх чуулган өөрсдийн дуугаа өндөрсгөн хашгирч тэр шөнө ард олон уйлалдав. Израилийн бүх хүүгүүд Мосе Аарон нарын эсрэг гомдлож байна. Бүхэл чуулган тэдэнд бид Египтийн нутагт үгцгээсэн ч болоосой. Эсвэл бид энэ цөлд үгцгээсэн ч болоосой. Эзэн яагаад биднийг энэ нутагт авчирч байгаа юм бэ? Элдэнд унгаахаар бидний эхнэрүүд, бидний бяцхан хүүхдүүд олж болох болно. Египт рүү буцсан нь бидэнд дээр байх юм биш үү гэж байв. Тиймээс тэд бие биедээ цөмөөрөө удирдагчийг томилоод Египт рүү буцацгаая гэв. Дараа нь Мосе Аароноор Израилийн хүүгүүдийн чуулганы бүх цугларалтын өмнө нүрээрээ унцгаав. Тэр нутгийг тагнасан хүмүүсийн дотроос Нуны хүү Йошуа болон Ифунегийн хүү Калиб нар хувцас авав. Тэд Израилийн хүүгүүдийн бүх чуулганд хандаж ярив. Бидний тагнахаар туулан өнгөрсөн нутаг бол дэндүү сайхан нутаг болоо.
Хэрв эзэн биднийг таалбал тэр биднийг тэр нутагт аваачиж тэрхүү сүү зүгийн балаар бэлгсэн нутгийг бидэнд өгөх болно. Зөвхөн эзний эсрэг бүүдэрсэл тэр нутгийн ард олноос бүү ээ. Учир нь тэд бидний олзуулах болно. Тэдний хамгаалалт нь тэднээс зайлуулагдсан бөгөөд эзэн бидэнтэй хамт байна. Тэднээс бүү айхтун гэлээ. Гэвч бүх чуулган тэдэн лүү чулууд гисгээж байлаа. Тэгтэл эзний цог жавхлан хурлын майхан дотор Израилийн бүх хүүгүүдэд үзэгдэв. Эзэн Мойсед хандан энэ ард түмэн хэр удаа намайг голох вэ? Тэдний дунд миний бүтээсэн бүх тэмдгүүдийг үл ойшоон тэд хэр удаа надад итгэлгүй байх юм бэ? Би тэднийг тахлаар зохиж тэднийг устгах болно. Би чамайг тэднээс илүү агуу, илүү хүчрэхэг үндэстэн болгоно гэв. Гэвч Мойсе эзэнд тэгвэл та өөрийн хүчээр энэ ард олныг Египтчүүдийн дундаас гаргасан учраас тэд үүнийг сонсоод энэ нутгийн оршин суугчдад ярих болно. Таны үүл тэдний дээр тогтун байх зур эзэн та нүрээрээ тулан харагддаг тул эзэн та энэ ард олны дунд байгааг тэд сонсцоосон билээ. Та тэдний өмнө өдөр нь үүлэн багнаар, шөнө нь галан багнаар явдаг. Одоо хэрв та энэ ард олныг нэг хүмэд алах аваас таны алдар сүг сонссон үндэстнүүд эзэн тэдэнд тангаргалан амласан нутагт энэ ард түмнийг аваачиж чадаагүй учраас тэр тэднийг цөлд алав хэмээн ярих бол. Харин одоо би залбирч байна. Таны тунхагласан шиг эзний хүч чадал нь агуу байг. Эзэн бол уурлагтай удаан, хайр инэрлэр илбэг, гим нүгэл хууль бусыг уучилдаг. Харин тэр гим бурууг шийтгэлгүй орхитгүй бөгөөд эцгүүдийнх нь гим бурууг 3-4 үеийн хүүхдүүдэд нь хүртэл буулгадаг. Би залбирanгуй. Та энэ ард түмнийг Египтээс одоо хүртэл уучлсаар ирсэн шигэ өөрийн хайр инэрлийн агуу байдлын дагуу энэ ард түмний хууль бус явдлыг уучлаач гэлээ. Тийхүү эзэн айлдан чиний үгээр би тэднийг уучлалаа. Харин үнэхээр би өөрийн амьд бугаар тангаргалъя. Бүх дэлхийн эзний яруу алдраар дүүрэх бол. Үнэхээр Египт болон цөлд миний бүтээсэн тэмдгүүд болон миний цог жавхлан харсан атлаа ийхүү 10 удаа намайг сорин. Миний дуг сонсоогүй бүх хүмүүс өвөг дээдэст нь миний амласан тэр нутгийг яасан ч үзэхгүй бөгөөд намайг голсон хүмүүсийн хинэн ч түүнийг үзэхгүй. Харин миний зарц Калиб өөр сүнстэй байн намайг бүрэн дагаж байсан тул түүний орсон тэр нутаг руу би аваачих бөгөөд түүний үр удам нь тэр газрыг эзэмших болно. Амелекчүүд бол Канаанчууд хөндий талд амьдарч байгаа. Маргааш буцан улаан тэнгисийн замаар буй цөл рүү хөдлөгтөн гэв. Эзэн Мойсе Аарон нартай ярин айлдахдаа миний эсрэг гомдлож буй энэ хорон муу чуулганыг би хэр удаан тэсвэрлэх вэ? Миний эсрэг гомдлож буй Израилийн хүүгүүдийн гомдлыг би сонссон. Тэдэнд ийм хэл: эзэн айлдаж байна. Би өөрийн амьд буугаар тангаргалъя. Та нар миний чихэнд ярьсантай адил түүнчлэн би та нарт үнэхээр хийх болно. Миний эсрэг гомдолсон 20 ба түүнээс дээш насны гүйцэд тоологдсон тооныхоо дагуу та нараас тоологдсон бүх хүний цогц нь энэ цөлд унах болно. Миний та нарыг сууршуулгаар тангаргалсан тэр нутагт Ефүнигийн хүү Калиб болон Нуны хүү Йошуа нараас өөр хэн ч орохгүй. Харин олз болох нь хэмээн та нарын хэлсэн хүүхдүүдийг чинь би оруулж та нарын эс тоомсруулсан тэр нутгийг тэд мэдэх болно. Харин та нарын хувьд цогцсууд чинь энэ цөлд унах болно. Хүүгүүд чинь цөлд 40 жилийн турш хончид байх болно. Та нарын цогцсыг цөлд унах хүртэл та нарын үнэн чус байдлын чинь төлөө тэд зовох болно. 40 хоног буюу та нарын тэр нутгийг тагнасан өдрүүдийн тоо ёсоор өдөр бүрийн төлөө 1 жил буюу 40 жилийн турш та нар өөрсдийн гин бурууг үүрнэ. Та нар миний эсэргүүцлийг мэдэх болно. Эзэн би айлдав. Миний эсрэг хамтдаа цугласан энэ бүх хорон муу чуулганд би үүнийг үнэхээр хийх болно. Тэд энэ цөлд устгагдж тэнд үхэх болно хэмэв. Уг нутгийг тагнахаар Мойсегоор илгээгдсэн буцаж ирэн уг нутгийн талаар муу мэдээг авчирснараа бүх чуулганыг түүний эсрэг гомдлуулсан хүмүүсийн хувьд уг нутгийн талаар маш муу мэдээг авчирсан тэдгээр хүмүүс эзний өмнө тахлаар өгөв. Харин Нуны хүү Йошуа, Ефүнигийн хүү Калиб нар нутгийг тагнахаар явсан хүмүүсээс амьд үлдэв. Мойсе эдгээр үгсийг Израилийн бүх хүүгүүдэд хэлэхэд ард олон үлэмж гашуудцгаав. Харин өглөө нь тэд эртлэн босож уулархаг нутаг руу гарч бид энд байна. Бид үнэхээр нүглийг үйлдсэн боловч эзний амласан газар руу явах болно гэв. Харин Мойсе эн чинь бүтэхгүй атал та нар юунд эзний тушаалыг зөрчиж байна вэ? Бүү юу? Эс бөгөөс та нар дайсныхаа өмнө нам зохигдно.
Учир нь эзэн та нарын дунд байхгүй. Амилекчүүд болон Канаанчууд тэнд та нарын өмнө байх бөгөөд та нар эзнийг дагахаас эргэн буцсан болохоор элдэнд унах болно. Эзэн та нартай хамт байхгүй хэмэв. Гэвч тэд уулархаг нутаг руу дур зоргоороо өгсөн явлаа. Эзний гэрээний авдарч Мойсеж хуаранг орхисонгүй. Тэгтэл уулархаг нутагт амьдарч байсан Амилекчүүд болон Канаанчууд буун ирж тэднийг хядан хоормоо хүртэл тэднийг бут цохив. Өнөөдрийнхөө дугаараар бүгдээрээ хамтдаа Йошуа болон Калебийн дүрээр ярилцлаа. Йошуа Калеб нь бол Бурхны амлалтанд бүрэн дүүрэн итгэж ирсэн. Йошуа Юфуны хүү Калебийг өрөөж түүнд Хеброныг өв болгох өгч байгаа. Иймд Хеброн нь өнөө хүртэл Кениз хүн болох Юфуны хүү Калебийн өв болсон учраас тэр Израилийн Бурхан эзнийг бүх зүрх сэтгэлээрээ дагсан билээ гэж хэлж байгаа. Анги өнөөдрийн дугаараар бүгдээрээ хамтдаа Йошуа Калебийн дүрээр дамжуулан ямар үйл явдал болсон бэ гэдгийг хамтдаа ярилцлаа. Та нар маань Библи судрын тооллого номны 13-аас 14 дугаар бүлгээр дамжуулан уншиж сонирхоод үзээрэй. Өнөөдрийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Дараагийнхаа дугаараар уулзцгаая. Баяртай манайхаа.